Өнөөдөр түүхийн өмнөд олдвруулж музейн сан хөмрөх тушаасан иргэдэг шагнах үйл ажиллагаа боловсрол соёл шинжилгээ ухааны яамн дээр боллоо. Соёлын үеийг хамгаалах тухай хуулийн дагуу Хинтээ аймгийн Харьяат иргэн Алтан цэцэг болон Сүхбаатар аймгийн Харьяат иргэн Бадмааны Буунарт тус 3 сая төгрөгийн урамшуулал олголоо. Энэ жил бол за олон улсын хамтарсан экспедицүүд явсан, манай өөрсдийн санхүүжилтийн экспедицүүд явсан. Энэ дотроос зүйсээр нэрлэх ёстой олдврууд гэвэл Аргангай аймгийн гол модны 20 дугаар булшсаас гарсан хүнийг үеийн олдврууд байна. Хөвсгөл аймгийн Аршаан сумаас олдсон хүнийг үеийн булш байна. Булган аймгийн Баяннуур сумаас олдсон төргийн үеийн уугар язгууртны бунхан байна. Ийм ховор олдврууд Булган аймгийн бас Сайхан сумын нутгаас олдсон хүнүүгийн эртний нийслэл байж болох хотын туур байна. Ийм олдврууд бас олдсон. Өнөөдөр шагнаж урамшуулж байгаа хоёр иргэний хувьд бол өөрснөө олсон олдвороо бас энэ шинжилгээ ухааны академийн археологийн хүрээлэн үндэсний музей зэрэгт хүлээлгэж өгсөн иргэний журам түргээ биелүүлснийг үнэлж одоо энэ шагналыг олгож байгаа юм. Мөн Хинтээ аймгийн Нориулан сумын Баян Үлзийт багийн нутаг салхит хэмээх газраас хүний чулууцсан гавлын ясны нүдний аягны дээд хэсэг дух зулай дагцны хамт залгаатай бүтнээр олцсныг 2006 оны 11-р сард шинжлэх ухааны археологийн хүрээлэнгийн захиралд хүлээлгэн өгсөн байна. За энэ олдврыг би 2006 оны 8 сарын дундуур сумантаа очиж амрах гэж яваад тэгээд манай тэнд салхитын алтны уурхай ажилладаг. Тэр уурхай дээр нутгийн иргэдийг оруулах боломж гаргасан. Тэгээд тэнд манай дүү ажиллаж байгаад надад энэ гавлын ясны дагсны хэсгийг мөн савгт ирсний энэ бас толгойн яс олсон байгаа. Энэ хоёрыг бол одоо ийм олдвор оллоо гэд надад ачиж өгсөн. За тэгээд би энийг одоо нэлээд бодсон. Энэ одоо бас энэ түүхийн анги төгссөн учраас энэ ямар ч хэсэн хүний яс бол биш юм байна. Энэ юуны дээдлийн одоо нэг хэсэг үеийн богинохон намхан байна гэдэг бол нэлээд эртний юм байх магадaltaй юм а. Тэгэхээр шинжилгээ ухааны байгууллага төлөөлөж өгье гэж бодоод шинжилгээ ухааны академийн археологийн хүрээлэнд 2006 оны 11 сарын ихэр хүргэж өгсөн. Тэгээд энэ олдвор нь бол дэлхийд одоо хоорхон тооцогдох юм том олбор олсондоо бол би их баяртай байгаа. Эртний хүний гавлын ясны дээд хэсэг нь Монголд анх удаа илэрч байгаа хосгүй олдвор бөгөөд энэ төрлийн олдвор нь дэлхийд нэн ховортой тооцогддог байна. Хүн төрөлхтний үүсэл хөгжил дархалтын түүхийн занглаа асуудлыг шийдэхэд чухал ач холбогдолтой ажээ. Манай соёлын өвийн тухай хуульд бол энэ түүх соёлын ховор үнэтэй дурсгалыг олсон одоо иргэнийг шагнаж урамшуулна гэсэн юм заалт байдаг л да. За тэрнтэй холбоотой ер нь Сүхбаатар аймгийн одоо Онгон сумын таван толгой бодрын чулуу шивэт энэ орчимд эртний одоо хөнөөгийн үе болоод 13 дугаар зууны үеийн Ахатын үеийн олон одоо бош археологийн ач холбогдолтой хүн чулуунд дурсгалууд хадны суг зураг бичээсүүд байна л да. Тэгээд тэр орчмоос одоо малан хариулж явсан хөөхд хуучин голын одоо эвдэрсэн нурсан эрийг завсраас тийм одоо 3 тийм тогоо болтой зүйл олсныг сумын захиргаанд мэдээлээд тэр нь татаж авсан. За энэ одоо 3 тогоог орон нутгаас Монголын үндэсний музейд өнгөрсөн 100 одоо Сүхбаатар аймгийн Онгон сумаас арсан олдвруудаар юм үсгэлэн дэлгэж үзүүлсэн. Тэр үсгэлэн тавьсан. За энэ одоо олдвруудыг боловсрол соёл шинжилгээ ухааны яамны одоо мэргэжлийн зөвлөлийн одоо газар дээр нь одоо үзэж танилцсан. За энэ дурсгал бол одоо манай Монголын нутаг дээр 2000 одоо жилээс цаашх үедтэй холбоотой хөнөө гөрөн тэр одоо орчмын одоо ховор одоо дурсгал байна гэдгийг тогтоосон. За ингээд одоо зурмын дагуу энэ одоо хөгтийн орон нутгаас нь дууж ирээд их том шагнал өгч байгаа юм байна. Түүнчлэн Сүхбаатар аймгаас олдсон 3 ширхэг хөрөл тоогоог Монголын үндэсний түүхийн музей болон Сүхбаатар аймгийн музейн сан хөмрөгт хүлээлгэн өгсөн байна. Түүх соёлын хосгүй өмнөд дурсгалыг өргөдөж устгахаас хамгаалan иргэний үүргээ биелүүлсэн иргэдийг төр өнөөдөр өндрөөр үнэллээ.